Сайн бацгаана үзэгчдээ та бүхэнд ороо мэнд хүргэе. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэн зориулсан бэлтгэдэг Түмний нэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр Түмний нэг нэвтрүүлгийн маань 4 дахь дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочныг үзэгч та бүхэн таньдаг бас мэддэг хүмүүс нь их сайн мэдэж бахархан бас энэ нэвтрүүлгийг үзэх байх гэж бодож байна. Тэгэхээр зочноод үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын Арслан, Булган аймгийн Сайхан сумын ариат Бямбин Жаминдэрж гэж ийм эрхэм хүндтэй зочин манай студид хүрэлцэн ирсэн байна. Сайхан үлж байна уу та? Сайхан үлж байна. Дарган сайхан үлж байна. Сайхан үлж байна. Үнтэй сайхан үл болж байна да тий? Сайхан энэ могоо жил их сайхан үл. Могоо жил. Сайхан үл гарлаа одоо Монголын цагаан сар болохдоо зэрэг л морин жил нь гараад явчихна үдтэй тийм. Тэгнь. Сайхан үл. Хүүтэн байна, цас ихтэй байна гэж ярьдаг байсан. Тэгсэн чинь могоо жил маань харин Тунараа шахул намраараа халуун намраараа л үлдлээ дөө. Ийм сайхан дулаахан өвөл, ийм сайхан үнэтэй өвөл одоо хавар нь ямар болдгийм бол гайгүй хаад 74 онд нэг ийм өвөл болсон баха. Ийм өвөл болсон байдгийн байна лээ дөө. Ер нь тэгтээ би дуусан дөө өөрөө тэр үед одоо бас малж өгөөд ажил алба хийж явсан болохоор сайхан өвөл болсон гэж би Даудын нэвтрүүлгээс бас дуусалдаа. Тэгээд 74 онд болсон өвөлшгөл энэ өвлийг тэгж дүүрлүүлж ярьж байгаа байх дээр нэг хүн радиогоор. Тэгээд тэрийг бол би их олдоргож сайхан өвөл боллоо гэж бодож байгаа. Ер нь ч үдлээ дээ. Үнтэй сайхан жилийн 100 хэр болдгийм бол. 100 зүгээр. Ер нь тэгтээ өвлийн туттай жилийн 100 их сайхан болдгоо шүү дээ. Их сайхан бол ногоо ургацсан сайтай гадар чигэхтэй урах сайтай байдаг юм да. Хүүхэд байхын битэрч их барилдсан шүү дээ. Сайхны сургуулийг 4-р анги хөдсөн дээлээ юу ч ураа хаяа. 2 гартаа л их чанга юм шиг дийнч. Модч тийм бай. Тэгээд яахан тэнэгттэй ойчдөг. Хайд тусаал байдаг түнс нааданд барилж зээгүүл. Маян баяраар сайхан суманд одоо таныг малж угаа хар тэмээг өргөсөн гэж ярьдаг. Тийм ээ. Та тэр тухайг яриач. Манай Жаминдэрч тэмээ өргөсөн түүх бол янз янзын хөвлүүдээр 3, 4, 5 зүйлээр бичигдсэн. Зарим нь дэгстэй, зарим нь одоо үнэн юм байж байдаг. Би 1954 онд тэрийг халагдчихсан. Намар. 9 сард. Намар халагддаг байсан юм. Намар халагдсан тэр үед 3 жил тэрийг албаагаад. Тэгэхдээ би 2хан тэрийг намар халагдсан. Манай болгоноос. Энэ хангалын давчин гэдэг тэрийг би туулгалд саланд явж байсан. 3 жил урсан, 33 удаа урсан. Жилд нэг 11 урсдаг. Тэгээ бодтонд тусгай орооны ажлын суман гэдэг. Туулгалд заан дээр баруун баян зүүн баян одоо Эрдэнэ сумын мөнгөн морт сумын тэгээ тэнд сал хатгадаг байл. Нэг тав таланд сал орж ирэхэд 5 машин мотор гэдэг. Толгой дээр нэг зэрэг, бөксөн дээр нэг зэрэг явна. Тэгээд тоол ичи сайхан. Үлдээтэй сайхан 3 жил болгосон намайг. Тэрийг осолдох байхгүй. Харагдмарагдаад осолддог юм байли. Айх тэр хүнд юутай. Тэгээд сайхан явж ирсэн 3 жил. Тэгээд тэр 54 онд намар халагдаад үржсэн 55 оны маань баяраар бүх барилдууд морь уралдуулдаг байсан. Манай сайхан ч одоо тийм бөхтэй марттай гадаг шүү дээ. Тэгээд яажсэн би тэнд барилдахаар очихгүй юу. Тэгсэн чинь Бямбин Жаминдэрч бүх болсон гэнлээ. Энийг бүдрээ хамжиж цадах энэ гэсэн яриад залуучууданд миний үеийн дунд гарч илдэ. За. Гарч юм цорог байгаа юм. Би яг л дэлхийн соднугаа бүхэн олон юмцгаа гэж утсан та. Сайхан толтолцоод байлаа. Тэднүүдийн дэрэг суутан тэднийг вараат тэгээд би бас нэг сэргээ салгадсан сайхан бүрэгдүүч байгаа юм бас сайхан соёлтой жоохон хайш. Тэгээд тэднтэй нэг нодар гонжуулсан нутгийн уулзахгүй санагд. Тийм хөө ажигдож байсан юм. Тийм байж байгаа тэгээ яасан чинь малцгаа гэдэг хүн мамар нэг тэмээ олж тахуул тэмээ Тэмээнд нь орчод салдгүй тэгээд өвлж тооны үеэр малдгаа тэмээгээ энэ нэг тэмээ алдвал тэмээ одоо манай тэмээ салхаа байлаа нэг одоо би ингэж хадгалж байж байгаа юм гэсэн. Яг та идэлж
Тэмээ дотор явуулдаг. Намхан юм намхан. Тэгээд тэр тэмээг эдэлж байгаа хавар маань баяраар бүх үзэн гавна тэмээг өртөө тэр одоо том татгад өгөх гэж явахгүй. Хөтлөөд ирсэн. Тэгсэн чинь миний үеийн байгаа надаас нэг 3 ах чөөнд гэдэг хүн. Би тэрийг өрг гинэ. Бүгд барилдах гэж одоо өмссөн томчуулна өмссөн бид тийм арай өмсөөгүй байгаа жишээтэй. Тэгээд ингэсэн хэдэн залуучууд голсууд яриад энийг өрг гэхгүй юу. За замын дэргээ төрүүлж өргүүлээ гэж тэр модон замцгой соднонгой дэлгэн соднонгой бүгд улсын даанууд хэлсэн багт. Тэгээ би өргөсөн. Өрг яаж өргөсөн гэсэн. Чэжин өргөчтөө гэсэн. Тэмээ өрг гэхэд ер нь юу бодогдож байна? Өргөх юм болоо яах юм бол? Манайх одоо манай тэр наад 9 дугаар багш 9 дугаар тэмээ байхгүй ч ганцхан тэрэн гох гэдэг нэг 5 тэмээтэй биш. Өшөө тэмээ байхгүй. Энэ та яг энийг өрг хардсан яг та нэг идэлцсэн дуранхай. Хаврын тэмээ. Хаврын дуранхай тэмээ байхгүй юу? Тэгээ яг одоо нэг хорчооны нэг хатаалан өхөр би яг хатаалан өхөр 175 хил татдаг байж. Татахгүй бол арчаахгүй. Тийм өхөр энэ би ташаалд өргөждөг байсан байхгүй юу? Гэхдээ өхрөөс хөнгөн байдгийг гэж хүн хэлдэг юм байна. Тэмээг. Тэмээ яа. Дүүжгэр дуант хөнгөн байдгийг шүү гэж хэлэхгүй. Өрг гэдэг чөнд үтэр хоёул өргөсөн юм да. Тэгээ би өргөсөн. Хөнгөн байсан уу? Чэжин өргөх төлөө мэдгэдэггүй л дээ. Юу мэдгэдэгтэй тэгэл. Тэгээд өнгөсөн тэгээд энэ дэгч яваад ингэ чэжин өргөөд бас одоо нохоос тогтоолохгүй. Тэгээд боллоо. Тэгээд маань баярт барилдаад Арангаанд дүнтэн ямаа гэдэг аймгийн за хүнд дөрөвдөлдөр ундаг юм байна гэж боддог. Тэгэл ирсэн. Тэгэл өнгөрдөг. Тэгээд өвлөн 157 онд ч үдэ 100 аймгийн хаанаад төрүүлдэг. Тэгээд намар яахаар цагаан сар болдог байлаа. Модтын цагаан сар гэж одоо нэг хуйтнаар хийдэг байлаа. Тэгээд хотод яахаар нас хаяхан хотод улсын аврах шалрах барилдаан гэж 58 оны улсын аврах шалрах барилдааныг хийнэ гэсэн дараа гарчдаг. Хөдөлмөрийн нийгмийн заад спортын ордон. Спортын нэг спортын хорон дарга лавсрын генерал. Лавсрын дэнжан. Ингээд тиймэрхүү маягтай тэнд очиж барилд 64 бөгтөө 45 хоног барилдсан. Өдөр 6 хүнтэй барилдана. 7 хоногт 3 хол барилдана. За яг уу амарч явах тэгээд энэ заад малын наадмын шиг явах гэдэг. Тэгээд 45 хононд тэгээд 64 бөгөөс би 51 давж Улаанбаатар хотын 58 оны аварга хатын тэр оны аварга болж ирсэн. Цол өгсөн үү? Цол өгдөггүй мэл. Оны аварга гэдэг нэр өгсөн. 58 оны Улаанбаатар хотын аварга. Тэр ханган 55 оных нь Гуратам зан 56 оных нь Тавхаваасан төрөн 57 оных нь манай сосороор өөрийгөө гэдэг ургамдаа сугар юм байгаа. Тэгээд 58 оных нь би юм байгаа. Одоо бол нэг улсын арслан салтай хүн нэг 10 хэд байгаа юм аа. Тэгээ манай жамын дөрж бол дээрээс 2 дахь жил орж байна да. Насаар. Эний дараа ама авалтаар тэр бадам сэрэж байгаа дараа л орж байгаа. Тэгээ мижи дөрж 3-т нь би 4-т нь л 10 хэд арслан гас юм. Нас авсан юу эрэм солоороо авсан оноороо болов тийм юм. Манай жамын дөрж мундаг бүх. За ер нь ховор бүх дөө. Ер нь бидний үед бол ер нь манай Эрдэнэ очоор жамын дөрж Игвэрта тасчаа хаягаар биднуудад шин тийм болсоо байсан л да зүгээр барилдаанаар биднуудыг ойролцоо очдөг байсан байгаа үз аваатаа өгөөтэй л байсан. За юугаар бол бяраар бол лочшгүй дээ. Одоо гарч байгаа нь хүртэл өөр шүү дээ. Нэг түг гэдэг шал дөргиж байгаа юм шүү дээ. Ингэж гарan шүү дээ ярьж. Ярьж байгаа яриа тэр эрнэ юм аваад аманда өнгөж байгаа энэ хүртэл бяртаа хүн цаанаа өрөөд шүү дээ. Одоо 80 гарцсан хүн ярихад 2 шүтэн тагтаас л хийж үү те. Тэгж л ярина шүү дээ. Тэгэхээр тэр
цаанаасаа зайгал одоо зайд юм шиг. Жамин дээр мундаг баг. Зүгээр яах вэ? Биднүүд яах вэ? Хотод байж бэлтгэлтэй. Манай жамин дээр манай дэмүүл эднүүд бол хөдөө байдаг болохоор тэр бүгд бэлтгэл хийж чадахгүй байсан л да. Тэгээ ерөнхийдөө бол өөрөөсөө мундаг амтад болохоор манай дэмүүл бол одоо жишээл тэргээ барьж ирээд барилтчаал явчихсан шүү дээ. Жамин дээр эднүүд хөдөөнөөс ирдэг. Одоо хөдөө байсан. Хөдөө л яажсэн. Тэрнээс тэр хүрхэн байхгүй болохоор ер нь бүх чангарнаа, сайжирнаа, хувирнаа гэдэг чинь орчин их нөлөөлдөг л дөө. Манганаад төрүүлж хотод очиж барилдсаас тэмээ өргөж. Тэгээд би тэмээ өргөж гэдэг хүнийг ч одоо мэдэхгүй. Тэгээд хөдөлмөр нийгэм зааланд барилдаас болгоны тэмээ өргөж гараараа. Хэнийг хэлж байгаа юм гэж бодоод байхгүй. Тэгээд бодон дээрээ хой тэнийгээ цомог хэлж өгч. Бодон дээрээ манай намайг зэрэг тагт манай дарга байсан. Навцар. Бодон дээрээ хой тэнийгээ хэнийг Хоцчи би чиний сэцэн миний тэнийг өрөмөр. Хоёлаа тэгэд модд чамаа хэлээд янда жамин доржоо. Хэзээ мөжид дорж маань үрчээхгүй. Чамаа хэлдэг. Чи хаан тэмээ өргөц яат юм үрээ чигнэ. Ямаа баяраар мандлагыг тэмээний хэлжигд өргөсөн да. Тэрийг дага тэмээ өргөдөг нэр авчдсан багт. Хөгийн юм байна да ичээд байна гэсэн. Заалан барилж үздэг юм чи аюут. Ингээд гараатан нар. Чийдэнт гэлдчих юм. Бүдүүлэг хатсан чи. Би тэрэгтэй одоо туул бол залан явж яасан байхгүй. Тэгээд тэрийг залан дээрээс барилж үзв. Хаяар зэрэгтний барилддаг байлаа. Тэрэнд нь барилдаад 2 давн 3 давн тиймэрхүү байсан. Тиймэрхүү харваг өнгөрөөс юм да. Тэр улсын аврагч Улаанбаатар хотын аврагч шалгаруулах тэмцээн дээр юм уу та нөгөө тэр ногоон нуурын зах дээр тэмээ өргөдөг. Нэг хоёр хар сахун дээлтэй хүн ирээд л Мунцамайгийн сурвалжлагч ирээд өргөдөг. 50-ын төвчний нийгэм талд малын зах гэж байсан юм. Усны годонд наадаг руу. Одоо тэр л ингэж одоо 50-ын төвч одоо байж тэн байх. Энийг энэгээр ингээ усны годонд гэж тийм годонд байсан. Тэрний зүүн талаар л малын зах байсан. Тэр малын захтаар очиж өргүүлсэн байхгүй. Тэгтээ их хөгтэй. Хоёр цагын дээлтэй залуу бид одоо эвсэж байхгүй хагастай өдөр юм байна. Тэгээд залуу маргааш өтөн цайд шуудан цугаад гэр орлогоо явах юм байхгүй. тэмцээн дууссан. Тэмцээн дууссан. 5 дахь өдрөө ороо бидний хүлээж авч шагнал оруулалт гардуулж бас нэг жижиг юм уулах идүүлсэн. За. Тэгээд хагасанд хүртэл бүгдээр хуваараа бас наригчихгүй юу. Тэгээд 10 цаг хүртэл гонтойсэн чинь хоёр цагын дээлтэй орж иж Монтаймигийн сурвалжлагч хоёр хүн орж. Ето би энэ байна тэмэрүүд галуу гэсэн энэ хэнийг янз юм таагаад тэгээ би байна гэж хэлсэн шүү дээ. Тэгээ сүүл татдаар үгээд нэг үнэлэх харуулсан да. Тэгээ би сайхантар өргөсөн тэмээгээ наавн дээгүүр нар даавар гитэн даавар нарж өргөсөн гэж хэлчихгүй юу. Тэгээ би чэйдэн дээгүүр ингээ өргөсөн чи яг дааж юм шүү. Дааж юм. Уг нь тэгээ том байсан уу? Хаврын дөрөн хатэмээ ямар яг тамдоо тэмээ том жижиг ямаанасаа 90 ямаа хоёрыг 90 ямаанасаа 90 хонноосоо ямаан хүн мэддэг байхгүй ямаа шиг юм байна. Чин нэр болгос хөнгө шүү. Тэрийг тэгээд яг урдлын нөгөө малжуугаар тэмээ шиг ингээд цогноолгосон уу бүр өргөсөн үү? Бүр балаарч би өөрөө нэрлэхэд доогоноор өргөсөн ингээд өргөчихгүй юу. Тэгээд доогоноор хоёр хүнтэй гүйцэтгэн мөрөн дээр ингээд тэгээд ингээд доогоноор ингээд өргөсөн. Ингээд өргөөд тэгээд босоод стейжэд миний толгой орчин тэмээний өлөн стейжэд. Тэгээ яг ингээд өргөсөн. Өргөөд улсад алгатагч өргөсөөргөөг нь мэддэхгүй надад би ч өөрөө нэлээд зоригч ордсон. Тэгээд өргөсөн улсууд нэгэн талгатагчаад тэгээ намайг татчих нэг эдэн бөх байгаа. Тэмээг өргөсөн тат зэрүүлэхгүйгээд бас нэг эдэн бөх. Хойноос бас хойд хоёр үеийн бас над руу зэрүүлэхгүй бас нэг эдэн бөх татахгүй юу? Юм тогсоогоор тэгж татчих. Тэгээд бид өргөсөн дөө. Тэгээд би өргөсөн дөө. Өргөсөн байна алгатагчаад нэгэн талгатагчаасан тэгээ гэвгэн ч суугаараа гэсэн станг өргөж байгаа нэг гэвгэн таашаа бод. Тэр нь цуугаад агт намайг татаад авсан. Тэмээ хаан гэж тунаад онцгүй. Нөгөө өгчүүд мөн нэг тэмээг өргөж босчоод тэмээ зүгээр би ч яг тэгээ өргөсөн нэгдүгээр өргөсөндөө чинь хамгийн хөцгөөдсөн
Баламгдсан айсан ч байдаг юм уу? Тийм л юм хөлзөө ачаал гарч ирсэн. Тэгээд тэмээ өрөдөг гэд нэрийг авсан. Энийг бол орон дээр баттуулъя гэж. Манай хөрхий мо талагч. Балдар самбуудар хоёрын минь гавьяад тэгээд манай Алтан нутаг Булган аймгийн лавсан генерал тэр үед нэг генерал савгат тэгээд надыг тэний авсан миний тухай ярьсан юу таанууд одоо дараач дэлгэцэр олон ч удаа ярьсан зүйл мэдж байгаа. Тэгээд танаар өргүүлчихэд одоо тэр хоёр хүн ямар нэгэн одоо гэрчлэгээ баримт үүсгэж өгөөгүй юу? Өөрснөө зураг авсан байгаа. Зураг авахтаа зүгээр ингээд тийм хоёр нүдний нэг юм тийм тэгээд яваад өгсөн. Тэгээд хин гэдэг бол ямар хүн гэсэн зоригт гэдэг хүн байлээ. Одоо таны радио дэлгэцэн улсын хоронд байж байгаад тэгээд намайг тэр 40 жилээр улсын баяр надад улсын алсан болж байгаад надад урд гар барьж өвгөн тамд нэг тургаж өгөх юмсан гэж байсан шүү. Тэгээд тургаж олдоогүй тэгээд өнгөрсөн дөө. Хэдтэй байсан та? Тэгтээ 25 таа байсан. 25 таа байсан. 25 таа 25 байсан. Хүнд байсан тэр тийм ээ? Гуатар хүнд өнгөний буу мэд ер нь өргөцсөн сэвгэрдүүлэх хараад. Сэвгэрдүүл байсан. Нэг хактер жин болоогүй л энэ сэвгэр байхыг бодоход. Сэвгэрдүүлүүтэй айгүй юм байдаг юм байна л да өнөр. Юу зүгтээ амтан гэдэг нь үнэн юм байдаг шүү. Одоо бол яг тэр үед таныг тэмээ өргөж явахад харж ирсэн тэр хулгарнаас нь чангааж ирсэн бөхчүүдээс ер нь байна уу? Байна. За. Бага шүү. Манай мэдээ дөрж байж байна. Ард мачр байж байна. Галтан чин бат. Мартин магна дөрж. Осын тэрэн дөрж гэдэг нэг юм байдаг. Энэ хэд бол амьд сордууд нь энэ хэд л байсан юм да. Бостод нь яахгүй сосроор мөн хот 2 мөн хэд байхгүй байсан шүү дээ гэж бодсон. Тийм байна. Халахын дуулиантай нэгээр тэмээ өргөдөг юм дөржүүдэд ч. Одоо да 80 гарцсан хүн гэхэд бол надаас том хүн шүү дээ. Манай жамин дэрч бол эгэлгүй сайн, эгэлгүй хүчтэй хүний нэг. Ерөн дээр ерөө тэр гар хөл энэ төр бол ер нь бас л тэр бурхнаас цаанаас нь энэ нэг юм том улсууд зурчдаг ч юм уу заяаждаг ч юм уу тэг төрдөг юм шиг байна. Тэрнээс бол одоо бүхэн гэдэг л одоо ихээс гарсан хүн бүхэн бас наслаад өвдөс хэрэг барахтаа байдаг юм л дөө. Ер нь бэр их бартай хүний ишээ хөдөлгөөн бүгд нь мэгшвэд. Зөв ухсыгээд ороод ирэхэд нэг мушигчхад тонгорол болчихно шүү дээ. Дагуулаа тонгорчлоо л гэж. Хөдөлгөөн бүгд нь мэх. Тийм учраас их бартай улсууд мэх сурдаггүй. Өнөө бярандаа болж хайчгаад ирнэ их тодорхой мэх байдаг. Ерөөсөө ингээд шуудагч яваад татхад нуугснаасаа авахад богино сүлийн үзүүрийн нуглам хүртэл нужигддаг. Ийм агуу хүнтэй ерөөсөө Монгол улсын хэмжээгээр буур нэгтэй хоёрхан бүх байгаа шүү дээ. Жамин дэрдэг тэмтчээж явж байгаа ч юм лоч үү дээ. Хүн нэг шилэн дээр нь дараад тоглоогож байгаа энэ бол ер тэр хүн ч голж одоо барилдвал жамин дэрчтэй хүн тэсэхгүй л дээ. Манай Эрдэнэ очир жамин дэрч хоёрсоо мундаг бэртэй болсон шүү дээ. Тэгэхээр ер нь одоо ингээ эд сайхан барилдаж явах үед танд ер нь их бэртэй их тэнхээтэй хүн таарч юу? Хүчгүй хүн гэж аав. Хамгийн өчтөн Эрдэнэ очир шүү. Эрдэнэ очир болгоны тэнийг тэмээтэй хэсүүшүүл. Эрдэнэс над руу жигдэг юм. Манай мэдээд дөрж болохоор Эрдэнэ очироос илүү сэргэлэн үгийн баялалтай аяхт таадах. Мөн нэг бол төрийн боловстой хүн шүү гэж мэдээд дөрж намайг магтсан байхгүй. Тэр худлаа юм байхгүй. Юу өсний нэг улсын болов. Юу ч яахгүй ч. Манай мэдээд дөрж цаахан хүнтэй тэгээд. Өтөн дөрж гоотой барилдлаа Батөр аврагтай барилдаж Батөр аврагаар алсан боллоо. Энэ аврагуудыг аваад манай тэр цаахан улсууд нь хүнийг аваад шиддэг бяртаа улсууд биш. Хүнийг арга мэхээр яадаг бяртаа хүний чинийхэнд өөрснөө унагаах гэж одоо нэг тавхар төчөө толгойд гардаг юм байлээ. Тэгээд унтдаг юм байл. Тиймэрхүү хүчтэй улсууд байсан. Тэгтээ төвдөн дөрж байгаа жишээгүй шүү дээ. Төвдөн дөрж байгаа соёлохгүй бол төвдөн дөрж байгаа хайн биднүүд. Дамдан авраг байна. Дамдан бол баагур дайрчлаар гэрэн дайрахгүй тогтоогоо давлал дамдан хайж лээ. Хайж унт үтэй нэг оноо зэрэгэлдэ. Нэг бишрэх юм тохиолдсон хөтө зэргийн иш хөшөөтийн даваа чин хуучин одоо зам мамгүй байхад бол хоёр талд нь машиныг тамалдаг газар байсан шүү дээ. Тэгээ би нэг удаа 69-тэй явж байгаад наа талд нь
69-өөс битүү суусан доош. 69-ний ард нэг ийм нэг төмөр байдаг шүү дээ 2. Тэр нь харагдахгүй удаа суусан. Тэгээ бид нар аргаа ороод яах вэ? Ямар чадалж байхгүй. Тэгэхээр Жамин доржийн хүч гаргахжсэн юмнууд бол олон бий. Чи яач чадаа ингэ. Би яах вэ? Ингээ шавар суучаа балраас энэ. Яг нэг шилээр гаргах юм бол би наадах гаргаад гэж авдгийг. Тэгээ бид нар олон хүн явж ирсэн. Тэгээд тэг яг да ганцаараа гарахгүй юм чи гэдэг чинь тэгсэн чинь. Үгүй чи ийм 69 чинь нэг олон хүнтэй гаргадаг юм уу гэдэг. Тэгээ нэг шид бишээ. Хүн бүр нэгийг өгье. За нөгөөдөлөөс асуудгүй тэгээ хэлчихгүй. За нэг зузаахын шиг гарч иргэлчих юм болоо тэр. Би цуглуулад өгчтэй. Тэгсэн чинь нөгөө хоёр төмрийн төрлөө ингэж өөрөө гараараа ингэж маажж жагаад жаахан тийм гар орохчтой болгоод тэгээ нөгөө даваагаа чихээд ингэж ийж байгаа. Тэгээ за ам бол ам шүдэ эрдэнэ байгаа гэж. Тийм ээ гэсэн. Тэгсэн чинь манер ингэж жагаад Би одоо нүдээр үзлээ хэлэхэд тэр 69-ыг өргөхөд ингээ шавраас дуграад дээшээ суугарч гарч ирээд бүр хогсороод гаргаад ингээ хажуудлан тавьж байгаа. Тэгэл тэр бай суусуу тэр ганцхан бай тэжж ерөөсөөс машин суусууд тойроод ирсэн. Тэгээ өргөө тавьсан чинь улсууч ороод уухаал яад. Тэгээ маань ч тэгээ яах вэ? Бас чи яггүй суусан байх шүү гэж байгаа. Тэгээд мундаг суусан биш юм байна л да. Манер тулдаг тийм байна. (1962) оны улсын баяраар дамдаа аврахтаа дөрөвт үлдээд сайхан дараад автсан байж исэн чинь баруун сугандаас хижүүлээд авдаг тийм 61 онд 61 оны наадмаа. Тэр сонио тэр сайхан барилтантай. Одоо бандин авраг Кемөргдөг гэж алдарсан Жамин доржийг барьдаж байна. Кемөргдөг Жамин дорж чинь дандаа ч өргөдөг биш. Бас дардаг бүх байх нэ. Байц. Авраг тэмдэн Жамин доржийн барьцын хүчээр дуудаад өргөчлөө. Тэгээ улсын баяр нааданд 7-гийн даваанд 8-ийн даваанд цэрэн битэр дээжин данд битэр ингээд хоёр нутгаараа тэгээд дандан цэрэн авах би бээжинтэй барилдах байх гэж бодож байхгүй юу. Тэгсэн чинь данд маань намайг авдаг байна. Тэгээд барилдсан да. Бээжин тэр хоёр тэгээд би дамдтай барилсан. Дамд намайг дайрч орж ирсэн. Авахгүй дараад энэ хилэг өсөн дотор би ингэж яваад энэ дотор дамдын толгой орж. Энэ тодгийн толгойронд дамдын чих урагчээ. Өвөө чих урагч гэж хэлдэг. Тэг унаач тэгсэн. Төтгөд байж юу? дахиад дараад бүр ингээд энэ талын шуудганд нь хүрч чадвал би ингээд даваад энэ хоёрын дээгүүр тавж савлаах байх. Арай хүрч чадахгүй л байгаад байна. Нагараас ингээд өвгөө багтрахна гэж. Чи халахад 5 удаа төрүүлсэн. Би нэг төрүүлээ чи унахад яадаг чи дайл нэг оноо зэрэг юу ярьж байгаа юм. Гүйгээд төтгөөс. Дараагаар өвгөө жижигэн салхи ахуулаач юу. Нэг болоод инехгүй. Арайч муухай муудаг гэдэг ингээд салхи ахуулахад ганцхан зоонд цааваа гэсэн. Бүгчүүдийн хооронд тийм яриа байдаг нь үнэн юм байна те. Тэгээ яг тэгээд муу жамин дэрж байгаа нэг ам мөхөө сайхан хайлаа өвгөө бити юм санаараа хоёлоо манай дэрч. Ингээд цэрхэд тэргээс 2 жил болоод цэрх рүү орсон шүү дээ амьд цааш. Тэгээд хүүхэндээ дөнгөж суутныг бас нэг айл гэр болцсон аюулын байхгүй юу. Тэгээд манай дэрч гэж байна тэгээд. Бид нөө тэгээд дээр үтэн зэрэг ночоочууд үгүй яг тэгээд өнгөрсөлт. Тиймэрхүү юм байна. Тэгээд яг дамжин мөн. Тэгээд хайсан зүйл дамжин. Та хоёр тэгээд дараа нь их сайхан тэрвэрлдээд дахимаа өгч авалцчихэд. Одоо бол бүгчүүд ихгүй байгаа шүү дээ. Тэр 61 оны наадамдсан тэгээд цэрийн авраг төрүүлсэн. Цэрэн дамжин 2 өдөр 2 болд юм байна. Тэгээд бид тэр хоёлоо би ингээд бид нэг сууж байгаа бүгд цугаа сууж байгаа
өдөр тэр хоёроо харж чад тэгээд тогсон ингээл оройг цачгараад л орцсон. Дамд маань ингээд дөрөв хүлээл ийшээ ингээд явцсан. Тэгээд тэрэн дөрөвсөн болоод дээш орсон. Тэгээд самбуудаар хорлоо хааж үг хэлсэн болсон. Тэгээд бүгдээрээ оройг асгад тэгээд дахиулан ашгарч байсан улт байхгүй тэгээд бүгдээрээ шавцсан шүү дээ. Тал бариул. Тэгээд л мэдээд бошуул тэгэл ийшээ гарах юм болж тэгээд лавсангаа. Тэгээд зэрэг аваад тэгээд лавсан чинь манай сайхны хүн шүү дээ. Тэгээд зэрэг батарей суулгаад шууд гэртээ аваад усан даруулаад сайхан хоол илгэж өгөөл тэгээд намайг хүрэж өгч ирсэн би өдөрөөс ирсэн айлд байхгүй юу. Зэрэг манай яг тэгээд ангируугалаач. Тэгээд маргааш нь нэхэд Баатар нөхөж авсан. Тэгээд нэхэд Баатар тэр өгсөн байхгүй. Тэгээд толгойд нэхэд Баатар гүрүш хийж юм уу таашин. Тэгээд нэхэд Баатарын одон Баатарыг ачмалаа нэгэд би тэрийг аваач. Их нь тэр маа жогонд 90 насны хийж. Тэр 90 насны баярын тэр хамт хийж байгаа юм байна. Нэхэд Баатар их нь эрүүрч. Тэр нь бүгд би тэрийг аваач оруулж ирсэн та. Тийм л юм байна. Тэгээ Монгол бүх бол дэлхийн бүхий нэг тийм салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд магадгүй бусад одоо бүхий төрлүүдээс Монгол бүх ялгардаг гол ялгаа бол бүхий одоо жудаг гэж Монгол бүхий жудаг гэж вэ гэж боддог доо. Манай Дагвсүр Арслан бүх санд нэг жудгийн талаар нэг бичсэн. Гэхдээ тэр мөн ястай нэг олж өшөөд хэдэн төгрөгний зөрүүгээс болж бүх хүн жудаг алдах ёсгүй юм гэж. Тэгээд жудаг гэдэг чинь ялангуяа бүх хүнд бол хамгийн нарийн нандин хамгийн эрхэм зүйл байгаа юм да. Жудаг гэж. Монгол хөгчүүд бол энэ олон мянган жилийн туршид Монголын ёс заншлыг тээж ирсэн соёлын одоо өвийн тээгчд гэж би боддог шүү. Тэрний хамгийн гол юм нь бол Монгол бүхий ёс жудаг гэж агуу юм байна да. Тэгээд энэ ёс жудаг гэдэг нь Ахмад Настан одоо өндөр салтноо хүндэлж байгаа юм шиг мөртлөө ам авах ёсноос ахуулаад энгийн амьдралдаа ч гэсэн тэрийг мөрдөж байгаа тэр юмыг харахад бол ерөөсөө бие бинийгээ хүлээн зөвшөөрсөн бие биенийхэн одоо тэр ёс заншил тэр цаад утгаараа бол тэр Монгол ахуй Монгол тэр бүхийн урлагаан бүхийн спортон бүхийн одоо тэр олон мянган жил ирсэн тэр ёс заншлаан дээдсэн ийм хүндэл харагдж байдаг. Энэ үний одоо ёс жудгаан одоо барьдаг ёс жудгаараа одоо олон түмэнд хүндлэгдсэн олон сайхан бөхчүүд байна да. Тэгээд түүний нэг нь Булган аймгийн Ариат олон түмнээ одоо тэмээ өргөдөг гэж алдарсан жамин дорж байгаа гэж би боддог юм шүү. Та нарын барилдаж явах үед тэгж өгдөг авдаг юм байв уу? Одоо зүгээр яг харсан үдсэн хүн жалгал байна л да. Гэхдээ бөхчүүдийг одоо тэдэн төгрөг өгдөг тийм авдаг нэтрэл гэл ярих юм. Зүгээр яг тийм юм байна уу? Байхгүй. Тийм одоо байвал сүүдийн үт. Одоо тэгээд лүүдүүгой нэгоончгүй одоо хангамт одоо айх шүү талтмаа гойдож. Асуулууд нь өөртөө сүүдийг арга хэмжээ авчих гэдэг гэсэн шүү дээ. За би чамд бууж өгч над тэдэн цаас өгөр энэ гэж хожаа энэ самдан жигмэд. Дэрэн бар. Тэднээс одоо мэт аюугаан тэрийг тэднээс нэгтэн тиймэрхүү юм багтгүй юм болов. Би мэдэхгүй байна. Төвдөн дөрж гойднууд ч одоо тиймэрхүү юм сүүй давдаг болсон тэр энтрийг авдаг болсон гэж ярьдаг байлцсан. Би ер нь тэрийг үзээгүй. Дуулаач. Улсын наадтачд хэдэн цаасаар тийм мохай батхаа байсан байх уу? Болдог юм бол батхаа байсан байх. Болдог юм дуулдаг юм л заахгүй. Одоо битээ. Тийм багч. Оо. Тэгж явсан. Үзээгүй. Хорхонтой. Гой ганц хоёр арих уухгүй. Нэг шилэр хаваад гэж. Одоо бууж өгч байгаа вэ? Намдлын дүүх намайг буулгаж юм өгийг суулж байсан. Үүтэй нэг улсын наадам барилдагт. Барилдагт гойд юм ээ. Та бууж өгч юу? Бууж өгчээсэн үү? Хүнд би бууж өгдөг. Хүнд би цол өгтөд дургүй.
Цолгүй хүнийг авдаг юм би. Цолтой хүнд нь ундаг. Би авсан хүний шин цолтой хүн гаргадаг. Хамгийн сүүлд би улсын нааданд барилахгүй. Одоо улсын авраг болсон трактор багш штэ. Тракторыг аваад таваа надад баяда хатгаас одоо ирэхэ баяда. Хүний нөхөд өөрийн нөхөд нэг хүүхд насан болоо хэдэн засаар насан болоо гэж хүн очиад асууна. Одоо тийм хүү засаг төр ийм хүү байна. Юуса би чам дуны. Намаа туясаг. Нэр холбоогүй сал идэ гэж. Тэгс тийм байна. Төмөртөмийн хөрвөө надад заан болсон. Улсын нааданд. Гавалтай. Төмөртийн мөрөв. Хэн олгор дамдан дээр бас надад заан болсон. За сэлэнгийн санилгийн дамдан дээр. Дамдан дээр тэр хоёлаа өмсдөг дамдан дээр гэдэг тийм ээ. Чотонгууд. Авгаас одоо нэг өтлөд 96 тавлаад өгөө нэтэж гарахгүй даа үнийг нэг бодохгүй юу гэдээ хүрээд идэв юм. Юу гэж байгаа юм бол та гэж бодоод тэрэн дээр очихгүй юу. Идэн бууж гэж. Тэгж л гахдаг. Тэгээд дахиад үрээд ирлээ нэг. Яах гэж байгаа гэж. Юу яах гэж юу яриад байгаа ч гэсэн. Өгөн чинь нэг таам болчул яасан гэж. Тэгээд бод яад юм лээ гэсэн. Тэгээд бадан зэрэгтэй асуусан. Тэгсэн хөвсөлийн хөхөн чинь гэж улсын начин байдаг. Тэр хоёроос тэгээ тэг гэдэг тэр хөвсөлийн яг гүйгүй яг. Дэшгэж. Тэгээд би дамдан дарж байгаа даа болгоод. Чөлдөр аслан гэдэг нэг дургаад авах. Би 3 удаа дургаад авсан л та. Чөлдөр аслан та нэг тэгээд ийм л явах. Хоёр улсын зам дэрсэн. Тэгээд би улсын начин дөрвөлээгүй. Хоёр удаа дөрөв давсан да. Таны үеийнхэн ярьдаг штэ. Монгол бүхийн одоо шинжийг иж сайхан мөрдүүлсэн хамгийн сайхан мөх бол Ретрийн цэрэн гэж. Тэр авраг тийм сайхан мөх байсан уу? За тэр их одоо юу. Цэрэн авраг хиймэртэй сайхан ир хүн. Та цэрэнгээ бол одоо би яахгүй. Цэрэн аврагыг хүн бүгд мэднэ. Цэрэн битэр хойлоо өөр нэг гол нэг дорой хэр. Манай цэрэн бол сайхан шүү. Цэрэнгээ бол би хаац гэсэн магтана. Цэрэн магтахгүй бол манай мөнхөд баян мөнхөд хэн ч гэсэн намайг загна. Сияга цэрэнгээ очоод байгаад ирдэг юм бэ гэж намайг загнаж байгаа мөнхөд. Би үнэндээ болтой 10 жилийн ярав. Өдрийн шингэн хүүхдийн дотор байрны хүүхд хоол ундыг барьдаг тийм арт ажилтай байхгүй. Ийм сэс би одоо яах ч ачаагүй. Чадаагүй юм да. Таагүй зохимжны яс одоо өрөөгтөө сайхан явна. Тэгтээ бол манай цэрэн битэр хоорондоо барилж үзээв. Зэрэгтэй байхдаа цэргээс яваагүй байхдаа сонгуул багийн наадмаар хүүхдээ байхдаа бид нут хатуу шиг одоо бүр нэг гол нэг өөр төрөндөө өссөн. Надаас нэг 7 хүн байна. Ингэж явсан даа. Сайхан бохол сайхан болсон. Манай бүхийн засвал дэгээ гончихгүй гэдэг хүн. Den зам хүн байсан. Тэгээ бүх их судалдаг хүн. Ламдаа бүр хавж байсан баг. Тэгээ гончихгүй агаад хүн асуудаг. Болгоны тэрэн одоо аргагүй л 32 шинжин бүрдсэн бүх юм даа гэж бодож яханд ямар үг гэж жаахан баруун талын ташаа жаахан авчигдсан болохоос яг болцсон шүү гэж хэлдээсэн юм л. Тэр яагаад тэгж хэлсэн юм бол баруун талын ташаа авчих гэж? Яг энэ талаар олцоо хичээлдээ өөр хамт хөөхтэй байх та. Эцний үлгэдэгтэй дандаа энэ талаар хичүүлээд энэ талынхаа хөгийг хөгөөдөж байсан юм уу? Тэгээд тэр талын ташаа авчих болсон юм байж магадгүй юм бидтэй. Ерөнхийдөө тийм гонцгүй тийм харагдсан ч байсан тийм ээ. Тэгж харагдсан байж. Их уран хүн байсан тийм ээ. Гонцгүй юу? Цэр авраг. Манд. Алтмөнгөний дархан хүн байсан да. Тэгээ өөрөө бол тэр додог шуудаг яах айгүй гоё юм шүү дээ. Хамт хийж өгчээсэн үү? Яалаа гэж хэлэх зодог шуудаг хийх гэж. Зодог шуудаг өөрөө над хийж өгнө болохоос би над зодог шуудаг хийж ял гэж хэлэхгүй. Тэр над аяндаа бэлгэнд өгдөг байхгүй. Тэг. Би 10 зодог шуудаг ийсэн гэж сонсоод ярьдаг юм лээ. Би 2 зодог шуудаг хэлээсэн. Дээрийн зодог шуудаг 10 зодог шуудаг хэлээсэн гэдэг чинь. Энэ хүн ярих юм байна.
Эйгүй баг. Хөлстэй байцгаа баатгалын нөөс нь ялдацдаг байхгүй. Жилдээ нэг удаа барилдана. Тийм байт юм л. Тодог шоотыг бол олон сольдог юм лээ. Миний улсын алсан болсон тодог шоотыг одоо мүдэд үйдэг. Анги мүдэд. Нэг тэр хойноос нэг тодог байгаа тэрийгээ би хүнд худалдсан. Худалдсан. За ямар үнээр өгсөн? Оо яг нэг төлгөөс өгчихгүй. За. Яг хямдхан юм шүү. Ваа яг одоо манай тодог нутагт одоо зөндөө хийдэг болсон шүү дээ. Дээр үеийн тийм тодог шоотыг хийдэг хүн байхгүй шүү дээ одоо. Дээр үеийн тодог шоотыг хийх ачин тавшаатай их ачин шүү дээ. Ширээс нөтлөөр үзтээ. Ширээс хамаагүй. Энэ чинь одоо зүгээр хөшөө байх шүү. Дандаа ингээд хөшөө ятна. Одоо дандаа ачин товроотой ингээд энэ хом санд. Энэ Булганы аймгийн Арслан Сүхбаатар гэж хүний зодог шуудаг л одоо барихын аргагүй тийм ширээстэй зодог шуудаг харж байсан. Одоо шар хамбан зодог шууд одоо би Сүхбаатар өмсөж байгаа. Одоо талан тэр таварчлаа. Маа Сүхбаатар байгаа, амьд сайхан байгаа. Зодог шуудаг байгаа. Авын улсын зан балбартаан гэдэг хүн. Булгцмын Арангай хайрхны. Арангай нөө. Тэ. Их нь улсын болгоны сайхны хүн ба Сүхбаатар ийж. Тэгээ тэрний шар хамбан зодог шуудаг байгаа. Одоо байгаа. Их хайхтар зузаа ширээстэй л Айгу барихын аргагүй тийм. Барихын аргагүй. Давсан юу яах юм бэ? Үүс байгаа юм уу? Биржээг байх юм. Тэр үед ямар биржээг олдох биш. Үүс байгаа болоо гэж үтнүү даа. Тэгээд давхайлсан тийм байд юм да. Говьлтайн улсын начин Чимбат гэж хүн. Да. Бас их тэнхээтэй бүх байсан гэж ярьдیں۔ Та барилдаж ирсэн үү? Говьлтайн Чимбат төвөмгийн нагнатар сайж миний тайсан байсан шүү. Би дандаа тэрэн дунддаг байсан. Дандаа ч яг хөө оны аврах салуурах барилдаанд 2 жил дараа л очлоо тэр хоёр. Хоёулын он чи тэр хоёр. Тэгтээ би бол оны аврах салуурах барилдаанд хотод нэг дөрөс нэгд нь 3 дугаар байранд орсон. Би 9 удаа очсон тэнд. Тэгээ эхний 8 байрнаас доош бууж үзээгүй л дагсан бол. Тийм байгаа юм да. Их сайхан уран барилддаг бүх юм байна. Та уран барилддаг бүх ч одоо манайхантай хамгийн сайхан уран барилддаг хүн хийшүүд гэдэг. Мөнгө мартын нагнаад орчууд. Нагнаад орж их сайхан барилд. Одоогоор бол одоо даанууд мэддэг өвгөн хүн ачин л юм байна. Тойдрын өвгөнгөө Сүхбаатар аймгийн. Сүхбаатар өвгөн хүү тийм шиг өвгөн хүү шиг гой барилдаан түн одоо ер нь харагдахгүй байгаа шүү. Эдэн дотрын юмуд байдаг л дээ. Тэгээ өвгөн хүү гой барилдаан түн харагдахгүй байгаа юм. Одоо ер нь одоогийн залуучуудыг за бүх үзэж л байгаа бах. Зүгээр жоохон ирээдүйтэй зүгээр бүхийнхээ хувьд ч гэсэн хүн чанарынхаа хувьд ч гэсэн эр хүнийхээ хувьд ч гэсэн ер нь жоохон ирээдүйтэй тийм бүх харагдаж байна уу? Байна. Жишээлбэл хэм байна? Би энэжлүүд гардуулсан тэр ямар дам Гончиг дамбыг Завхан аймгийн ариад. тэрийг их таа. Таадгийн да. Тэгээд санжаа дам байгаа бас их таа. Энэ хоёрыг л нэлээд гэмгүй. Сайхан даруухан сайхан хүнтэй харьж байгаа харьцаа төлөв их айтайхан хүмүүсүүд юм уу гэж боддог. Өөрөө ямар барилжуудад ямар би ямар яг гэдэнтэй зүгээр ерөнхийд нь мен тустай явдаг болохоор өөртөө мен тустай болохлаа гэж боддог юм. Тэгэж санагддаг шүү дээ. Одоо яг Булганаас ер нь тийм сайн бүх төрхөр байна уу? Маттагаа цаас бүх гардын шиг байна. Манай Бадан зэрэг ярьдгийн та зүгээр. Манай өсгөлийн нуулан дотор л гарсан 3 авраг байгаа. Манайхан бол говьяас хангаа ярээс гарсан. Тэгэхдээ их гоё газар шүү дээ. Манай сайхан нутаг бол. Айргаараа гайх бол айргаараа бүх болдог юм байхгүй шүү дээ. Айргаар бие хүмүүжүүлдэг. Айргаар баха сайхан бол. Эрүүл нэг сайхан байвал айрх. Иймээс бүх сайхан гарах юм дамжиггүй. Тэгтээ өчтөө улсууд гардын шүү. Яна манай одоо дэлхийн аварга болтлоо одоо олимпийн аварга болтлоо. Энэ хэдүүд бол гэднүүд бол Монгол бүхийн юмнаас үүдэлтэй ойлгоод бүх гэдэг хүнийг одоо би ариу эрдэнэ энэ хоёрыг ярих юм бол дэлхийн аварга хоёрыг ярих юм бол би Монгол бүх багцны гаягаар болж байгаа шүү. Та болгоноос одоо бүгд гарчлаахан одоо энэ яаж болох вэ гэж одоо л яасан чинь одоо Монголын энэ хот их. Ер нь тэгээд их дээгүүр яваад байгаа шүү дээ. Эрдэнэлгийн хот их сайн бүх болсон. Сайн бүх болсон. Одоо тэгээд тэрийн шиг 3 ч одоо 5 давлаа шүү. Тэ одоо тэгээд одоо манай дэлхийн аварга олимпийн аварга одоо
Энэ байт. Төвшин баяр. Төвшин баяр одоо энэ жил одоо сайхан цай аваргууд одоо тийм хүнтэй бууж өгөх яг тийм сайхан хүний яаж хайчихгүй гээд өгчлөөнд одоо хэрвээ одоо хайгуул хойтон яаж үзэх вэ? Дөрөвдөлтөд огчны бод шүү дээ тийм ээ. Тэгсэн ингэ ванжин хууга та давсан гэж хэнийг намчаагаа хүй гүйч чи давсан чи яв гэж хоёулаа хоорондоо тэгэж одоо төрийн нааданд үзүүр төрөө уулзчаа тэгж байсан хоёр. Тэгэд одоо бол 2-3 даваанд юутайгаа ам хөөгттэйгээ муудалцаад л зогсож байгаа. Тэгэхээр жудаг нэлээ муудсан шинж байгаа биз? Тий. Тэгж байсан. Тэр сая аврагтаа өгсөн гэдэг тэр ер нь жудаг уу альсвал өөр юм байна уу? Та юу гэж бодож байна? Жудаг. Жудаг уу? Бүхин жудаг уу? Бүхин жудаг. Тэр бол ястай жинхэнэ жудаг. Тэнийг тэр юм яадаа гэж яах вэ? Би одоо тиймэрхүү юм муухай дуулдаг юм байна. Одоо эд барилдаж явах үед хамгийн хүнд зүйл юу вэ? Хамгийн хүнд зүйл. Одоо тэмээнээс хүнд юм юу вэ? Тэмээнээс хүнд тэмээч одоо яах вэ? Ер нь хүнд юм бол чулуу хүнд шүү дээ. Би чулуу өргөсөн хүн шүү. За энэ арзгарын даваан дээр жамн дээр чи нэг өргөсөн чулуу вэ? Тэр чулууг дөрвөн сайхан одоо барилж байгаа залуу өргөх чадахгүй гэсэн. Тэгэхээр тэр чулуу бол бас нэг илгүүл байсан. Тэгээ дөрвөлээг гараад хариулаад ингээд бараад өргөх чадахгүй хөндөрлөхгүй шахав байна гэж. Тэгэхээр тэр бол бас нэлээл жинти чулуу нэлээл биер гаргаж өргөсөн байдаа. Ханы өргөсөн чулуу ер нь ойролцоогоор хэдийн хил байсан бол арзгарын давааны ингэрт байгаа. Тэр би одоо тэрийг одоо мэдэхгүй маа хэдэн хил байсан юм бэ? Тэр дээрээс маань байж тэр одоо дөрөнд би маань байж тэмээ өргөсөн гэдгээд тэгэхэд би тэр очион тэр шүү дээ. Март. Дэлгэн дээр арзгарын даваан дээр хэдэн улсууд мартангууд энэ жамин дээр хүндээ тэр ирж ундаа тэр гэд би тойлоо явж тэгээд тамаа хүлээг зогс байж буудсан тамхилсан байж яахгүй. Тэгээ борчоо тамаа нус үдэ цааварлах нь тэг яагаад би намрын тэргээс юусэн ч тэд нөө бас намайг барилгыг сонирхтлээс багт. Өчөлгөж яасан. Тэгээ яасан тэр аллаад ер нь таны гар хэр зэрэг байсан? Тэр жолог өргөхөд. Гэхдээ яг тэр ч одоо ингэж л өргөн шүү дээ. Ингэж өргөн шүү дээ. Хэцүүлтэй. Тэр дээр гаргасан. Ерөөсөө өвдгөн дээрээ гаргаж байгаа. Өвдгөн дээрээ гаргасан. Өвдгөн дээрээ л гаргах. Тэгээд 3 чулуундаа тавьж байгаа. Энэ шиг 3 чулуундаа тавьж шүү дээ. Тэгээд дээрээс өнгөрүүлж авчихсан. 2-3 залуучууд тэр чулууг. Тэгээд би өргөсөн. Тэгээд одоо тэгээд хондан засаад өргөсөн гэд бичсэн бүр тийм болгоцсон байлаа үтсэн үү? Үзээгүй. Ардрын даваанд тэгээд бичсэн юм дээ. Хондан тавиад ийм хондан тавиад дээрэн дээр чулууга тавиад. Монгол улсын алсын жамын дээр өргөсөн чулуугаад бичсэн байна лээ. Жамн дорж байгаа үед бол Монгол бүхтөө одоо амьдралаа зориулсан, Монгол бүхийн төлөө төрсөн, Монгол бүхийн төлөө амьдрсан, Монгол бүхийг одоо хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө одоо байглаас яасан дээр би бэр тэнхээ гэсээ гадна оюун ухаанаа зориулсан хүн гэж боддог л доо. Тэгээд жамдарж байгаатай бол би олон жил хамтарч олон удаа уулзаж ингээд нөхөрлөж явна. Тэгээд жамдарж байгаатай уулзаа сууж явахт бол ер нь альва үйл явдал альва юмыг үнэн ярьдаг. Юмыг бол их шудраг хүн шүү дээ. Их үнийн ч хүн. Тэгээд альва одоо нөхдийнхөө тухай өөрийнхөө тухай ярьж байгааг сонсоо сууж явахт бол гайхамшигтай байдаг. Жамдарж байгаа үг бол үнэн л байдаг. Энийг бол би их том ёс шудрагын нэг том илэрлээ гэж ингэж боддог доо. Ханыг ид барилдаж явах үед Булган аймгийн Орхон сумын харьяат Монгол улсын начин Дандрын гомсрон гэж мундаг начин байна. Сайхан барилдаж байгаа. Дүг үрддэг. Яг тэрэн шиг одоо ингээд мэхээрээ алдаршдаг, хийсэн гавьяагаараа алдаршдаг тийм байж одоо тэмээ өргөдөг, өмсдөг дамдан дорж дүүгүүр гомсрон тэргээд тэрэн шиг одоо яг ингээд сүүлийн үед түрүүн таны ярьжсанаар яг сайхан тэмэх хийж байгаа, яг сайхан уран барилдаан үзүүлж байгаа бүх их ховорхон болсон байна. Сая өнгөрсөн 7 хоногийн барилдаан дээр думбраадах мэхийг хийж байгаа харагдсан. Бас их сонин харагдаж байна. Тэр думбраадах мэхийг одоо миний мэх шүү дээ. Тэр юм одоо салтад думбраад гэдэг тэр шүү дээ. Харин би бас яг тэрийг асуух их бэртэ хүний хийдэг мэх үү тэр? Тэгээ яг хаа дэдүүч одоо тэгэл ер нь думбраадуулсан хүн басахгүй шүү дээ. Бид нар гарахгүй шүү дээ. Ер нь барилгыг л хийж байгаа мэх шүү дээ. Думбраадна гэдэг нь одоо тухайн
давт хоёрын нийлүүлнэ гэсэн үг шүү дээ. Нэг эквэдл тавина гэсэн үг. Сайхан да, сайхан мэг шүү дээ. Ер нь тэгтээ манайхан одоо нэхэр алдсан улсууд байдаг шүү дээ. Сайхан өмсдөг дамдан дорж хэл тийм ээ. Урган дээг сугур гэж байна. Сугурыг сайхан юм байл одоо өөрөнгө. Тэгээд сугур бас сайхан мэхээдэг юм байна. Манай Батан сэрэд таслан байна. Сэрэн дунгуй хийдэг. Энэгээр одоо тийм алдартай бүхийг би одоо гайгүй юм гарахгүй л ганцхан хэнийг би аюулын тоож ирсэн да. Эцэг миний үе юм байсан да. Надаас 2 3 дүүл. Наран татгийн мөнх юм бэлээ. Наран татгийн баруун бүрэнгийн Бүрэнбаатар. Бүрэнбаатарыг их гоё мэгтэй их шилэнгүй шийдвэр сайхан барилдаг хөөгд гэж боддгийг. Хүүхэн нь болохоор наран татгийн хөөгд манай энэ гурван болгоом байгаа. Тэргээр явахлаар над төрөд олгоно. Сүүд орно хөөрхөн хааштай сайхан гоё мэгтэй тийм. Тэгээ эсвэл балбарны бүхэн төр гэд нэрдэг гардаг байсан. Одоо бас насны явдал байна. 30 тийм. 30 гараа явчихсан. Тийм байна. Одоо бол би эрхэн баярыг их сайхан бүх гэж онцгоод тэгээ тайны барилдаан дээр өдөв тэр Пүрэв сайхан. тэрэнд унжгаад харагдана лээ. Хэтэрхий их бас барьцсан чунд явж байгаад. Энэ ерөөсөө тэгдэг. Энэ бүхний ганцхан хайхтын барьцсан чунаад барьцаа олж одоо миний болдог гэж тайшиж жоод ундаг ийм хоёр хайхтын байдаг юм да. Таны үеийн бөхчүүд ярих юм. Таныг 2 шуудаг давхар аваад л тэгээд урдаас нь халздаа ирээд явахд одоо тун хэцүү байдаг л гэж ярих юм. Би яг 2 шуудаг давхар авах яг ганцхан хамт дайраад нэг шууданд нөрлөө болдог л явж байгаа юм да. Тэгээд л одоо минийх боллоо. Минийх боллоо гэсэн үгтэй. Дашинчлангийн дашгуй тэгж ярьдаг байсан гэсэн өрөө зогсож яхад өөдөөс харж байгаа хүний 2 5 харагдаад байвал минийх л гэж бодогдоод байдаг байсан. Нөө хэсгүндэр гүйдэг дашгуй. 7 гүйсийн гэдэг ч дээ. 7 гүйсийн. Тэр чинь өөр хүний оронд барилдаад. Мөн өөрийнхөө наадмын ихний өдөр нөгөө бууханд яваад тэгээ маргааш нь ирсэн чинь нэг хүнийг дуудаа гарахгүй болохоор би гарчийгээ гараад тэгээ 7 гүйсэн гэдэг. Эд залуухан одоо эд сайхан байхад эд барилдаж явах үед ер нь жоохон аархах бэр хамтагдах юм байх уу? Байлгүй. Торгоо өргөд явцсан юмнуудыг л цанхын шалжуул бодроо. За нилийн юмгүй унгаах таны цанхын унгаачаараа гэж хэлж байсан та би. Удаа нотлдог юм даа. Цан нотлоод байхлаа удаагийн нотлоод ураад байх. Цанхай цалаад нөгөө дахиад уралдахдаа хөлжихгүй. Ер нь тэг даван хүүхдүүдийг хэний чи яах вэ? Усын наадандар 5 давчаад 6 даванд аваргууд ам хүүхдүүд аваад атлангууд ам хүүхдүүд авах юм болд юм байл. Нэрээс атлангууд ам хүүхдүүд аваад тэгээд авах юм бол тэгээд хөлийн зэттэр атлангууд дууд юм байна. Одоо ачлаад. Наа нэ охс. 6 даван манай Батныг хинтийн шарж ам цайчихгүй юу? Энэ Батны хайсууны гэж хэлчихэд явсан гэж. Манай мөнх тавраг. Тэгдэг нэрээ хэлээгүй. Тэр Батны хайсууныг авна гэж хэлээ. Шарж амцгаа нэрийг хэлээгүй авсан байхгүй. Манай мөнх тавраг унах намайг яраагүй хат унах чи юунда яраад байгаа гэж хэлдэг. Намнаас би харсан л да. Тэг мөнх тавраг тэгж. Тэг мөнх таврагыг дээрчил би насус. Тэгсэн мэн та өөрөө тэгсэн чи. Би ажиж сууж яасан чи гэж байна. Үнэн байх мэдээгүй. Тэг би Батныгаа алсууны шаржамц. Тэг шаржамц нутагчин данаан таваар. Шаржамц сэлман. Юу насман натыг. Маржав хинтигээ Монгол архив өгч надад нэг заахан цаг гарan ярьлаа. Эдүүлээ. Миний усын цаан цадыг нү тэмээ наад хийсэн таг 6 даванд яваачихгүй. 7 даванд. Монголын ард түмэнд үеийн үед дурсагдах, үр хоочтон захиж үлдээгээд домог болгон ярих, тийм сайхан түүхийг бүтээсэн, тийм сайхан гавьяаг байгуулсан эрхэм одоо хүндтэй танд Монголын анхны Арбанбаатарын өлгийн нутаг Булган хангаан хар бүртэн амьдарч байгаа эрдэмтдчүүдийн өмнөөс Эх орон Монгол улсынхаа эдийн засгийг бүрдүүлж эх орныхаа ард түмнийг тэжээлцэж байгаа эрдэнэ төлөвлөрийн уур хаачтынхаа өмнөөс урт насалж
удаан жаргаж үр хүүхдүүд ард түмэндээ олон жил инх тун харагдаж яваасаа гэж хүсэж байгаа юм. Өөрөө магтсан болон тамуухай. Одоо тэгээд над ярих юм. Их л байна. Танай студийн хэд өдөж надтай олон тамтай уулзуулж ярилцуулж байгаа. Танай хамт олон, танай телевизийн хамт олонд эрдэнэчүүдтэй бүгд нь баяр хүргэж сайхан олон сайхан гол нэвтрүүлэг хийгээрэй. Миний нэрж намайг оригинд оруулсанд нь туйлын их баярлж байна. Өвгөн одоо нутгарууга ботчихсон даадрууга. Тэгээд сайхан баярлалаа. Их баярлалаа. Тэгэхээр бидний бэлдсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн эрхэм үзэгчид та бүхэндээ бас их баярлалаа. Та бид энэ цаг үед нэгэн дор амьдарч, нэгэн агаараар амьсгална гэдэг нь их хувь тавилан юм. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг маань хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ бас аз жаргал сайн сайхныг хүсье. Үзэгчид та бүхэн минь бас айл хотлороо өнөр бүлээрээ аз жаргалтай сайхан амьдраасаа гэж та бүхэндээ хүсье. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэдэг төвний нэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байгаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.